Эр хүмүүний хайрын домог. Бидэнд энэ түүхийг цагаан өв буурал ярьж өгсөн юм. Түүнийг амьд ахуй цагт улааж болсон байхад нь устай шүтээний хаваар гүйдэлтэй онгон дайрж орж түүнтэй ярьж байсан түүхтэйг нь. Тэр онгоны нэрийг Тэнгэрийн юм гэдэг. Эрт дархлагдсан учраас таалсан хүмүүндээ л бууж таалаагүй хүмүүнээ хайж явдаг дураар ааштай нэгэн. Тэр онгон амьд ахуй цагтаа нэгэн бүсгүйд чин сэтгэлээсээ дурлжээ. Мэдрэмжийн оргил үед нь би чамд хязгааргүй хайртай, чамайгаа үүр тайрлах болно амлая хэмээжээ. Тэд ханилан суугаад олон сайхан үрс төрүүлж аз жаргалтай амьдарсаар насан эзэлжээ. Гэвч өөд болсон ч хайртай бүсгүйдээ амлсан амлалтаа эс мартаж тэр амлалтаа гүйцээгүй хэмээгээд тэнгэрт эс дэгдэн газарт үлээг үзэхээр үлджээ. Түүний хайртай бүсгүйдээ амлсан амлалт нь хайртынхаа эс ширхэг бүрийг хайрлан хэмээсэн учраас хайрт бүсгүйнхэн цус эс бүр удамшин дамжсан хүмүүн бүрийг хайрлан манаж хамгаалж явсан төдий цагаан өв буурал надтай хууч төрсөн нь тэр аж. Онгон өөрийгөө танилцуулаад хайрын түүхээ яриад миний хайрын дөнгө гэж өөрийн амьдралаа ярьжээ. Тэрээр өөрт таалагдсан замын хүмүүнтэй ярилцах чадвартай. Хиндээрч бууж дагаж сахих чадал агссан онгон ажээ. Тэр онгонд нэр байхгүй гин. Хайртай бүсгүйнхэн цус эс шингэсэн хинт ч бай сайхан хайрынхаа тухай багтаа ярих түүнээс таны нэрийг хэн гэдэг вэ хэмээхэд би хүн гэж өөртөө ялгамж нэр өгч сураагүй байхад л амьдарч байсан учраас нэр гэдгийг мэдэхгүй. Харин хайрынхаа тухай бол хамгаас сайн ярьж чадна гэжээ. Иймээс л үр хайжихнын түүнийг Тэнгэрийн юм хэмээн нэрийджээ. Яс цусан хэлхийг шүтдэг хүмүүн бүр түүнийг шүтэн хэмээн шүтэж, хустайн шүтэн хэмээн өргөмжлөх болжээ. Тэнгэрийн юм нь эр хүмүүний эцгийн агуу их хайрын түүх ажээ. Хайртай бүсгүйнхэн эс бүрийг хайрлан хэмээсэн учраас түүнээс үргэлжлэх эс бүрийг хэдэн мянган жарнаар хайрлан хамгаалж хариуцаж явдаг. Хайрын тангарахтай үнэн чин онгоны хайхамшигтай түүхийг бич бас биширч шүтэж явдаг. Их сайхан идэрч хэрэг хүн байсан. Өндөр нь барагцаалбал морьтой хүний мөрөөр татгаар. Тэр хөдөр сайхан биехаа цалин мөнгөнд цагаан ус, үнэн жаргалтайгаар урчилсан царай. Төмөн өөдөс холбосон яг л намрын навчс шиг хөөх үегтэй. Модны үнс шиг таягтай тийм өвгөн онгон байсан. Тэр хайрлсан эмэгтэй нь их авгаа сайхан эмэгтэй бөгөөд Тэнгэрийг өөрт нь таниулсан удгун гин. Өөрийн амьд ахуйн насанд зүн чадамж байгаагүй учраас тэр л эмэгтэйн зүн чадамжийг биширч дурлаж юуган ч үлдээхгүй хайрлах сэтгэлийг олж авсан гэдэг. Хурууны хээнээс ахуулаад өсний үзөөр хүртэл нь хайрлаж тэр нь илүү юмаа гэлгүй эс ширхэг бүрийг нь хайрлсан. Тиймээс ч амьд ахуйн насандаа энэ биеийг нь эсгэх бяцхан өргөснөөс ч гэсэн харамслахыг хүсдэг байжээ. Нэг их яриа хөөрөө байхгүйж харц болоод бие биеэсээ гарах хэмээр ойлголцож та нарынхаа бодлоо уншдаг байсан үе гэвэл зүйтэй байх та. Тэр үед амьдрал их энгийн байсан хэмээдэг. Цөөн авайн дотор л яриа байсан гин. Тэгээд л тэр онгон би түүний хумсан талианаас эхлээд л хурц гараа хүртэл нь хайртай гэд ярьдаг сонин онгод байсан. Би түүнээс зориглон асууна. Та тэр бүсгүйтэйгээ одоо очирч байна уу? Хаахантай байна гэхэд би учирнаа. Тэр дээд тэнгэрт буй гэж хариулж байсан юм. Юунд үргэлж тэр дээд тэнгэрт хамт баймгүй вэ гэж асуухад аюултай газар байгаа түүнийхээ цөөхөн эсийг нь хайрлах гэсэндээ энэхүү аюултай газар би өөрөө манаж байна гэсэн юм. Аюулгүй газар байгаа түүнийгээ төрсөн биеийг нь алжааж ядархаар очиж хардаг юмаа гэсэн юм. Би түүнд хайртайгаа харахаас хэтрэхгүй та чи ямар сонин ирвэ гэхэд идлээ дуусчих үедээ гэж өөрөөсөө чарамлаж байгаа царайн тэр шүүдээ хүмүн гэсэн юм. Би зориглон асуув. Тэр сайхан бүсгүй чинь таныг хайрлана уу та гэхэд юу ярина? Хайрлалгүй яанам, хайрлалгүй яанам. Өвгөн би хайрын сэтгэлээсээ өнгөр тогтоочихно гэд хурц ядан шүүдээ түндээ. Харин тэр маань миний энэ сэтгэлийг ойлгохдоо намайг бөөцөлж хайрладаг юм аа. Надад ястай гамгүй их хөрөндөө гэж байсан юм. Цааш би асуув. Та хоёр үр хүүхдээ хамтдаа хамаарах уу гэхэд ухааныг их нь хамаарч биеийг эцэг нь хамаарч байна да хүмүн гэж хариулсан юм да. Ингээд би ахаад асуулт чадахгүй элэг сэтгэл имшрээд уйлж байхад алга болчихсон.
Ийм л юм тохиолдсон юм да хүүхдүүд минь. Монголд байх хустайн шүтээний үнэн домог энэ бүлгөө гэж цагаан өвгөн онгод ярьж байж үлээ. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа хатан судар хийж байх үед их хөвгчлөлтэй адал явдлууд тохиов бидэнд. Энэхүү тэнгэрийн юм химээх онгон үнэхээр одооч байдаг. Тэр агуу хайрандаа өнөөдөр ч үнэнч хിവэр явааг харж үнэмших үйл болсон мөлий. Бид хатны судар дуусчихлаа. Одоо редактор хонгод орж ирж шалгаадал болоо хэмээн баярлаж байтал онготууд бууж чаддаггүй. Дөнгөж бууснаа л хэн нэгэнтэй хэрэлдээд байгаа мэт зулгаалтаж байснаа гарчгаад байв. Энэ үед өдрийн цагаа хувааж өглөөгөр хатан судар, өдөр их засаг, оройдоо домжийн судрыг явуулан 3 судар нэг зэрэг хийж байсан юм. Хатан судрын онготууд бууж чадамгүй нийгэм боллоо. Их засгийн засагч онготууд зайр дуудаа болгоё гэтэл тэднийхэн бас огт буусангүй. Тэгэхэр нь домжийн судраа явуулж бай гэд дуудтал их бит дээдэс буугаад зарга ирлээ. Энд өглөөнөөс ур чөнөөс хойш харын хатад ирчгээд хил хам гаргаад хэрүүл шуугаан тариад болдоггүй. Бууж өгөхгүй гэж нилээн үтсэнч ёстой төвөгтэй юм байна. Засгийнхан эмстэй хэрэлдээд яхав. Хаттын судар дуустал бид буухгүй. Үүлээ татлаа. Дуусгаар нь үргэлжлүүлье гэж аянгатад дамнуулаараа гэд цухтаачихлаа. Би яхав маш их ариун хуудтай судартай хүн эдэнд бууж өгөхгүй гэтэл намайг ир юм гэд хөөж туугаад суулгахгүй зулгаагаад байна гэх юм. Юун зарга юм болоо яагаа вэ гэхэд харын хатад гомдол гаргаж та нар хатан сударт ороод бид ордоггүй юм уу? Бид ч бас хатан байтал яхаараа биднийг оруулдаггүй юм. Та нар нэг их сайхан цагаахан гой дүрс бүтээгээ юу гэд хил ам хийгээд цагааны хаттыг зүгээр байлахгүй. Буух гэхээр буулгахгүй чарлаад зулгаагаад үйл хийлэхгүй байна гэхэд би инээдээ барьж дийлсэнгүй. Тэд нар тэгээд хэрэлдчихэл байна үсттэй. Домжийн судраа явуулъя гэтэл харин тэгээд инхрийн хатан домж судраа үргэлжлүүлэх гэтэл чи бас юм бидтэй юугаараа ялгаатай юм. Адилхан юм байж чамайг оруулахгүй гэд тавчлаа да. Тэгвэл та нар уучруулж бай. Өвгөн би их хүлдээ судраа явуулж л бай хэмэтэл. Чи мөн ир бас юугаа ярих гэв. Эмсийг хүндэл чиний судар биднийхээс юугаараа илүүтэй юм гэд намайг зовоогоод хөөгөөд салтаггүй. Танайхны ярьдаг нөгөө гендрийн асуудал гээ чинь босоод ирлээ. Эдэнтэй ингэж зурлцснаас холхон байж бай. Аянгата харын хатнаа залж энэ олон эмсийн учрыг олуулахгүй бол чи хідэн гараг ямар ч судар хийж чадахгүйг би сайн мэдэж байна гэд үдэрлээ. Би маш их гайхав. Юун хэрүүл, юун сони юм бэ? Тэнгэрийн үлээ хил амгүй бас хийдэггүй юм уу та нар чинь гэсээр хингэргээ дэлдэж байтал бөөн ууралсан харын хатан бууж ирлээ. Хүүрээ, чи одоо бүр намтайгаа ингэж залдаг болоо юу? Өгөр заридтай нийлсээр хүүхэн хонгор биш болжээ чи бүр. Бэлдээд ёс журмаар минь залчи. Надад уух цус бэлт. Ирчүүдийг энэ хашаанаас бүгдийг хөө. Эс бөгөөс амийг нь зулгаан шүү гэж занал хийлв. Өршөө бүгдийг бэлтнэ. Гэтэл зайраа дүрс энд их чухал үйлдэл байгаа билээ гэхэд биднээс тусгаарл энд огт ирхүүстэн орууламгүй гэж тогшров. Би түүний хамгийн л гоёлыг нь хотын гэрээс авчруулан зөөлөн сентийг нь бэлдэн ундаалan юугэн зэхэж өргөө хотлоо цэвэрлэж ирчүүдтэй хамгаалалт бэлтэн зүүж хашаа хороондоо хориг тавьж бүх бэлтгэлээ бэлтлээ. Ингээд бутал өсчин бүжиглэж хашгирч уугаалсаар харын хатуу тэнгэр орж ирэнгүүтээ хувцас хунар тайлж шидлээд хөхөвч хүртэл тайлж нүцгэн бүжиглэв. Сэнди дээрээ суугаад хөлөө тавих зөөлөн сандлыг тавьсангүй гэж хараана. Утааг дуудан загнахад тэрээр маш их сайн түшээ хийж түүний аргыг нь сайхан олж магтаж хилэнгэн дараад улаач нь даарна. Та ядахта энэ алчуураар гойно. Маш гоё үзэсгэлэнтэй харагдаж байна гэх мэтэр панаалцаар түүний аашийг номхруулж тоглоулав. Улаан сархад шимэн ууж маш олон бүгд зүйлдүүдийг үзэн шилж голсныгоо хаа хамаагүй чулуудав. Таалагдсанаа харин авч зүүн. Удаад бас хідэн зүйлд өгч зүйлгэж байж санаа намрав. Хажуугаар нь намайг баахан загнаж үгэнд оромгүй бол энэ нүцгэн чигээр чинь гадаа гарган бөөлүүлж бүжиглэн шүү. Урд хашаанд буй зайрдууд дээр чинь чирээд очин шүү хэмээн хаалга зөвлөхт нь би ухаан алдтлаа айж бууж өгөө таны үгэнд орно өршөө гэж ам өглөө. Ингээд харын хатан яагаад та нар үр согтыг минь хатан сударт оруулахгүй сэм хувилдав хэмээн асуун баахан загнав.
Би таны үгэнд орноо. Гэвч онгодод ирж сударт гэрчилж үйл хийж байгаа юм гэхэд уурлаад явчихлаа. Бид бас онгод биш юу юм гэж тажигнана. Сайны төлөө мууг үлдэх хүч байдаг. Сайны төлөө мууг хийдэг бид бас онгод болдог. Үр дүн ямар байснаар эрлэгийн дэнсэд очино. Гэх мэтээр баахан юмс яриад дүргэн болон Фатимагийн тухай бид тайлбарлаж энэ сударт чинь орно гэж аашлаад өдөр бүр шин жимс, цус, улаан сайхан дарс, мөн гоёлоод бэлдэж өгөх ёстойг анхааруулав. Тэднээс олж бараг 7 хоног маш их дэгтэй байсан ч надад ёстой уур хүрмэр байлаа. Бөө маяг хар ядаргаа. Хідэн үг хэлэхэд чинь тамхи татаж, арх шимжүүн, шалдалж нүцгэлэн, торон зөөлөн хувцснууд өмсөж тайлж, уруу ламаа бодож, элдв бүгж эмэг зүйлтүүдээр үргэлж оролдох нь үнэхээр хэцүү төвөгтэй байлаа. Энэ үеэр дэлхийн бөөгийн холбооноос бидний гаргасан хэд хэдэн судрууд болон хийдэг ажлын тайлбаруудыг үзээд өөрсдийн наадам дуран оролцохыг хүссэн, урилга ирсэн байв. Би ийм олон судар дээр сууж байгаа учраас явж чадахгүй гэд 2 залуу заран явуулахаар материалыг нь бүртгүүлээд явуулчихав. Нэг нь олон жил бөөлж буй миний хүү хар сон заран бөө талаа даахаар нөгөө нь гэрлийн өргөний албан ажлуудыг хийх гол төлөөлөгч Тэнгэр хүү заран хэмээн сонгосон авч дэлхийн бөөгийн холбооноос энэ хоёр хитрхи залуу жаахан хүүхдүүд байна. Энд дэлхийн алдартай туршлагатай хамгийн сайн бөөнөр оролцдог. Бүгд доод тал нь 10-аас дээш жил бөөлсөн 35-аас ч илүү жил бөөлсөн бөөнөр цугларна. Танахаас олон жил бөөлсөн настай удгууд явуулах боломжтой юу гэжээ. Би их гайхав. Юун залуу жаахан хүүхэд вэ? Онгод буухаар энэ залуу жааханаас юр хамаа байна уу гэд нэмж гадаад хэлдэ өндөр боловсралтай нас тогтсон 2 удганаа явуулчихав. Үнэн дээр энэ 2 удган нь миний хүүгийн шавууд байсан ч дэлхийн бөөгийн холбооных нь дахиад хөгшин залуу гэх гээд байвал насаараа бөөлсөн саасаг хөхөлгүй хингэрэг барьсан удгад байна гэрээ гэж хэлээд явууллаа. Харин тэд маань очиод үүргээ маш сайн биелүүлж тэдний хайр хүндэтгэлийг хүлээж үргэлж Монгол бөөг хомирдоо залж үйл бүрийнхээ ихэнд оруулан бөөлүүлж ирэх жил заавал ирнэ үү хэмээн урьж олон андтай болоод ирсэн түүхтэй. Францад өргөцсөн дөрөв маань явх өдөр болж би захиж хэлэх юмаа хэлж бэлтгэлээ бэлтэн тэгж ингэсээр шөнө дунд өнгөрчихсөн юм. Ингээд өглөө нь ажилдаа орж онгодоо буулгах гэтэл бас байдаггүй. Огт буудаггүй. Өдөр 12 цаг өнгөрч байтал ойр дуулзалдаж буугаагүй удмын дээд онгод их бэгт дээдс бууснаа. Энүүгээр үйлдээ явж байгаад чамайг онгод дуутахаар чинь гүгээд ороод ирлээ. Танаахан хааж ав. Манааны хідэл үлдсэн байх чинь гэхэд мэдэхгүй тэд буудаггүй. Бүр гайхаад байж гин. Өглөөнөөс хойш чаргууцалтаж үзлээ гэхэд юу болсныг сонсонгуудаа бас алга болчихлоо. Ингээд 2 цаг өнгөрч байтал цагаан өв буурал яолж явхалсаар орж ирлээ. Хөөе буурлаа. Та чинь яач вэ? Ажлаа таслаад гэтэл цагаан өв. Та нар чинь хүмүүн чанараа бүр гээжээ гэх юм. Яав вэ гэтэл андууд чинь алсын замд гарч байхад үдэж өгдөггүй юм уу гэх юм. Өчигдөр шүн болтол яах ихийг нь бүгдийг нь сайн хэлж өгсөн. Тэгээд би шүн сүү өргөд л үлдсэн шүү дээ. Гаргаж өгсөн л байгаа үсттэй гэхэд тэр дүүлдэг хөөрдөг газарт очихгүй яадаг хүмүүн чанаргүй юмнууд вэ? Онгод бид чинь гаргаж өглөө гэх юм. Би бүр гайхаад "Юу? Та нар юугаа иж бүгдээрээ явдیں۔ Бүх сүдрийнхэн буусангүй гэхэд тэгэмгүй яах юм. Хөх Монголоос минь түүхэндээ анх удаа тэр дүүлдгээр чинь бөө онгодод олуулаа дэлхийн бөөгийн хуралдаад урагдаж очиж байна. Бид ч бас гойж гоодож бэлтдсэн байгаа үсттэй. Тэднийгээ гаргаж өгтөл зарим нь 4 уулын хан араас гарч үзээгүй ч онгодод байна. Тэд чинь бас хөөрдгийн байгаа бидтэй. Их бэгт дээдс хүртэл хүрээд ирчихсэн. Надад хэл дуулахсангүй гэж уурссан шүү. Чи хэлээгүй юм уу? Гэвч танаахан ч яах вэ? Газар үзэж нүд тайлсан, хаасаагүй явчихсан онгодод. Гэтэл зарим мотхийнх огт яваагүй байгаа шүү дээ. Бид чинь тэгээд тэнд очиод яг явах гэтэл 4 хаан, 5 хатан, хэдэн мөргөд, хэдэн жанжид, хамгаалагч дайчид байгаагаа гинт анзаарлаа. Өнөө ачаа бараа зөөх, ачих, элдв шивэгчин зараалуудаа цөөдүүлсэн байгаагаа анзаараад тэр онгоц гээчийг чинь саадуулж агаад өөр отгуудаас гинтийн татлага явууллаа шүү дээ. Гэтэл зарим нь тэр дүүлдэг хөлөгт огт сууж үзээгүй. Энэ тентгийн юмыг нь гайхаад л тэдний дагуулын нисгч нарын өрөөгөөр орж
Бас дотроор нь хэсүүжилж нисгэгчдийн тархинаас дүүлдгийг хэрхэн ажилуулах ёстойг уншуулж үзүүлв. Нисгэгч хүн замдаа зүрхний шигдээс болбол энэ тэрүүгээр нь оролдоод дүүлдгийг буулгаарай. Чадамгүй бол чухал улаач нарыг минь аргалаад амийг нь үлдээгдэх гэх мэтэр бүхэл сайн муугаа заана биддээ. Ингээд тэр энд суу. Энэ түүжээд захирагт тэрийг анхаар, үүнийг анхаар гэсээр бүр ядарчихлаа. Гэтэл чиний хар хатан их чинь би бас явна гэж сандаргаад та чинь их үлдээ шүү дээ. Та явж болохгүй. Даацгтэрнэ гэж толгойг нь угаах гэж ихээ зүдэрлээ. Надаас өөр түүнийг аргадаж сайтруулах хинч байхгүй. Би л арай гэж та минь мөн ч сайхан шүү гэж байж аргадаж үлдээлээ. Нэг нөхөр нуугтаад үлдсэн байсныг нь бас баривчилж гаргаж ирээд дахин шалгалт явууллаа. За энэ суугч яах вэ? Ядаж байхад сон зарангийн хуйг хитрхи хүнд ихээхэн төлбөр ногдуулах нь байна. Би хайр хүмүүний газар дутуу хуйгтай явахгүй. Онгод бидний хуйгт хүртэл жин хэмжүүр тогтоожээ энэ хөрүүд. Химэн автаа сэцэн уурсаад жинэлдэг газрыг нь шатаачих гэхээр нь бас аргадах гэж ядлаа. Ингээд олуулаа нэг цул болж байгаад өнөөх чин дээрээ тавихт нь 1, 2, 3 гэж зэрэг өргөх дасгал зааж өгөх гэж хэсэгтэй амьсгаадаж дасгал хийсээр заасан тоонд нэг жингээр дутуу болтол өргүүлж чадлаа гэх мэтэр айман их үйл боллоо. 53 кг жинтэй хуйга 40 кг заах болтол нь өргөх дасгал хийсэн гэхтэн хачин юм аа. Магад маш олон бүрэн хинүүд нэгдээд их том болж байгаад өргсөн байх таа гэж би их гайхав. Цагаан өв. Эцэст нь эзэн дээдс. Ер нь би л явхаас энэ олныг хараад бүтэхгүй. Аянгатыг ийшээ яв гэж би аль намраас ятгаад дийлсэнгүй. Аянгат явсан бол энэ олонтой ингэж зуурлахгүй байхгүй юу гэд явчихлаа. Одоо нэг цаг би дамарч байж судрын үлэндээ орно гэж ёстой итгэмээргүй хэрнээ байж болохч бас элэг хөшөөсөн үйл явдлуудыг ярив. Болцсон цагтаа буутал харийн хатан маш даруухан болчихсон. Бас урваачсан гомдолтой орж ирээд хэсэг сув. Цусаач уйсангүй. Тамхи татаж архиж уйсангүй. Гоёлуудаач таасангүй. Тэгснэ би явах байсан юм гэв. Та минь энд үлдээ шүү дээ гэхэд өнөөдөр яг одоо сууж байгаад дөрвөн Фатима хоёрын тухай дуусгана. Шөндөө би тийш явна гэх юм. Та яах гээвэ гэхэд тэрээр миний хөлийг өргөн нааш цааш хөдөлгөн суугцуураа. Би гоё тасгаар гутлаа олж ирнэ гэв. Танд байгаа шүү дээ гэхэд чи миний гутлыг гамгүй өмсөж үзүүрт нь нуглаас үсгсэн. Би хатуу гэлгар маш гоё гутал олж ирнэ. Одоо ажилдаа бэлд гэсэн билээ. Ингээд тэр шүнжэнгөө сууж байгаад харийн хаттын жишг болсон дөрвөн Фатима хоёрын түүхийг яаралтай хэлчихэд алга болов. Ингэж харийн хатан болон түүний нөхдөөс болж бөөн адал явдал үргэлжилж өдөр бүрл намайг дэглэн ямар нэгэн инээдтэй хачин жигтэй явдал гардаг өдрүүд үргэлжлэхээ болсон түүхтэй. Жишээ нь нэг удаа шөнө хөл нүцгэн гараад баахан бүлчгөд ороод иртэл миний ухаан санаа бүх зүйл ив ирүүл байсан хэрнээ ярахаар онготын хоолоогоор яриад болохгүй байв. Онгот буусан шинж огт байхгүй. Бид мэдрэгдэхгүй хэрнээ хоолой бишээ. Янз бүрийн онготын хоолоогоор яриад байв. Гэтэл удаагийн бүх би мэдээгүй болоод зөвхөн нүдэн хөдөлдөг. Ярахтаа амаа мөрөөлгөн өмхий зууж арай гэж дуурна. Дээдсээ би хөдөлж болохгүй байна. Яах вэ гэд нүдэн эргэлдэнэ. Харин миний бүх юм зүгээрч зөвхөн хоолой огтөөр. Ингээд би утааг янзлах гэж янз бүрээр оролдож байж арай гэж зүгээр болж бас өөрөө огж бөөлжиж байж хоолой зүгээр болсон юм. Энэ учрыг асуудал мань хар хатан зайран онготуудаар наадаж тэдний бөмбөлөг хэлбэрийг шоо дөрвөлжин хэлбэрт оруулаад цоожлчихсан ажээ. Нөгөө хэд ч дайн хилтэй биш гээд дайжин наадгайг нь тисээд арай гэж өөртөө аргалж байж мултарсан гин. Чанай дээдсийн онготын бүхэл эргэтэн салж унж энд тэнд тарж бутарч байдаг тулдаа зарим эргэтнээ нунаад тэрүүгээрээ оролдож байгаад бусдыгаа чөлөөлсөн гинэм. Ингээд энэ харийн нөхдүүдийг юу яах вэ? Яаж тисэх вэ гिचгсэн байж үлээ. Бас нэг удаа харийн хатан маань чухамл хайрын тухай ярив. Тэгээд намайг миний нөхөртэй уулз гэхээр нь ёстой үгүй гэж би зөрөв. Тэрний нөхөр гэж ёстой хогийн амтан л байж таараа. Ийм галзуу аймаар их нэртэй ямар ойлгохтой ир суудгийн. Далайн дэрэмчин, шоронгийн алтан,
эс бөгөөс хамгийн адгийн хүн л байгаа гэж төсөөлөв. Зурсан учраас хатан намайг шийтгэн зодоод дотоож тайлж шидэн шүү. Гадаа гаргаад нүцгэн шалднаар чинь айл хэсүүлж орхиё шүү гэж дарамтлан занал хийлж хуцас тайлж эхлэв. Юу вэ? Ичиж өхмээр юм бэ? Болио бууж өгье өршөөгөөрэй. Та намайг гадаа хөл нүцгэн бөөлүүлээд шорон дундуур туучулан хөл алтар болсон учраас таны нөхөр зайран онготой сичээд уулзахгүй гэсэн юм а гэж харагдахад дахин занал хийлгэхэд нь за та халтар улаачаас ичихгүй бол би ичихгүй гэд өнөөх нөхөр гэж зайранган залав. Зайран бууснаа. Алив энэ охины биеийн альчуурыг аваад ир. Бас тэр савнд усхий гэд авчруулав. Ингээд цавтай усанд альчуураа хийн базаад түй гэж альчууртаа нулимснаа л намайг арчиж угааж гарав. Би гайхан болооч яаж байна гэж хашгиртал. Миний хань намайг дуудсан. Түүнийхэн хаа дуудсан газарт би гарч ирж юу хэрэгтэй байгаа бүгдийг нь хийж өгдөг. Охин чиний минь хөл хэрцэн гин. Имээс угааж байна гэснээ түй гээд нулимж байгаад дан харчиж байгаа юм шиг л зүлгэж гарав. Юу вэ та чинь цэвэрлэгч юм уу? Харин хатан ээжийн нөхөр юм уу гэхэд чи миний тухайс сонссон да. Би тэр тэнгэрийн юм чинь шүү дээ гэдэл намайг дахиад л угааж өгч билээ. Би дараа нь илгээ өвхөртөл инээн унаж сая үдсэн үлгэртээ итгэж ядав. Альчуураа нь орохчоод бас түй гээд шүлтээд байхдаа яхав дээ. Яг дээр үеийн нэг эмгэн үгэн нарт ингээд юм арчдаг байсан байхдаа гэж төсөөлснөө боддоор үздэг байна штэ. Харин хатан хэлэхдээ энэ нөхрөө хамгийн төгс ирэх хүмүүн бөгөөд миний ашиг твчдэг хамгийн дээдийн дээдэр. Надад хамгийн их хайртай учраас би юу гэж өөр хүн сонирхгүй гэж байсансан. Ирчүүд гэдэг бол маш уян сэтгэлтэй зөөлөн хүмүүс. Тэд хатуу байж чаддаггүй. Тэдэнд байхгүй чанарыг би үзүүлж хатан мэт байж л энэ олон үрсээ дэгдээ байлгаж өдий хүртэл тэнэг болгочхаагүй явж байна гэж үлээ. Манай дөрвөн улаач холын аянаас ирэхэд гэрлийн өргөөний улаач хүлээж байлаа. Тэдний сонин сайхныг сонсон бичлэгийг нь үзэн өөрсдийн уулзалтаа бичлэгт үлдээсэн. Хэд хоногийн дараа үзтэл тэр бичлэгийг олон онгодод бидэнтэй хамт бужигнан үзэж байсан нь дүрсэнд бууж дурсгалт баримт болон үлджээ.